Айлтгата тэмцэх газраас хүүхдийн туслангийн өмч хувьчлал гэрээний хэрэгжилтийн нөхцөл байдал, хүүхдийн туслан зориултын бусаар ашиглаж байгаа зөрчлийн талаар хянал шалгалт явуулжээ. За хянал шалгалтаар 2007 онд нийслэлийн өмч хувьчлах комиссийн тогтоолоор хувьчлагдсан зарим хүүхдийн туслангийн хувьчлал нь хууль зөрмийг зөрчсөн. За гэрээн заасны дагуу зохих хяналтыг хэрэгжүүлээгүй. Гэрээ дүгнсэн баримт материал байхгүй, зориултын дагуу ажиллуулаагүй зэрэг зөрчил илэрчээ. За ингээд хяналт шалгалтаар 2007 онд нийслэлийн өмч хувьчлах комиссийн тогтоолоор хувьчлагдсан зарим хүүхдийн туслангийн хувьчлал нь бол тухайн хууль журмуудыг бол ноцтой зөрчсөн. За мөн гэрээнд заасны дагуу зохих хяналтыг бол хэрэгжүүлээгүй. Мөн гэрээ дүгнсэн баримт материал байхгүй, зориултын дагуу ашиглуулаагүй зэрэг зөрчил дутагдлууд бол илэрсэн. За тухайлх юм бол Төв аймгийн Батцанбөр суманд байрлах соёл хүүхдийн туслан тухайн үед нийслэлийн хүүхэд залуучдын хөгжлийн газрын удирдах албан тушаалтны хамаарал бүхий этгээдийн нэр дээр бол хууль бусаар хувьчлагдсан байгаа. За мөн гэрээний заасан үүргээ ноцтой зөрчсөн. За хүүхдийн туслан зориултын дагуу ажиллуулаагүй. За өнөөдрийн байдлаар тухайн хүүхдийн туслангийн барилга байшин байхгүй байгаа. Ийм нөхцөл байдалтай байна. За ингээд хяналт шалгалтын явцад Төв аймгийн Батцанбөр сумын засаг даргын 2026 оны 4-р сарын 8-ны өдрийн дугаар захирамжаар соёл туслангийн 10 газрын эзэмших эрхийн гэрчлэгийг бол хүчингүй болгосон байна. За ингээд тухайн газрыг бусдад шилжүүлэхгүй байх талаар бол сумын засаг даргад нь бол албан шаардлага хөрвүүлээд ингээд ажиллаж байна. За Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах өлзий туслан нь бол чанарын шаардлага хангахгүй хуучин байшингуудтай хашаа хороогийн тонсон дээрэмцэн ийм нөхцөл байдалтай. За мөн хүүхдийн туслангийн зориулалтаар үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй нөхцөл байдал тогтогдсон. Хандгай туслангийн тухайд гэх юм бол Улаанбаатар төмөр зам Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн эзэмшил байх бөгөөд за тухайн туслангийн газрын хэмжээ нь бол анх 30.6 га байсан. За харин өнөөдрийн байдлаар л 19.7 га болж эрс багассан байна. Тухайн хүүхдийн туслангийн газраас мод үржүүлэх юм болон за гэр бүлийн хэрэгцээнд гих шалтгаанаар одоо нэр бүхий иргэдэд эзэмшүүлж шилжүүлсэн байна. За үүнийг бол наривчлан ингэж шалгах ажил бол явагдаж байна. Соёл үлзий туслангийн хувьчлалыг хүчингүй болгуулж хууль тогтоомжид нийцүүлэхээр бол холбогдох төрийн байгууллага албан тушаалтанд бол мэдэгдүүлээд ингээд хандаж явж байна. За улмаар нийслэлийн өмч хувьчлах комиссийн хурлаа дээрх хоёр туслангийн өмч хувьчлалын асуудлыг хүчингүй болгуулах арга хэмжээг бол ахуулахаар айлтгата тэмцэх газраас шуурхай ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Байгуулан ажиллаж байна. За харин цаашид нөө орон нутагт бас хүүхдийн туслангуудыг хувьчилсан гэдэг ийм асуудал хэрэгжиж байгаа. Энийг одоо нэг мөрчлөн хамтдаад ингээд шалганаа гэсэн.